Сайн байцгаана уу ээж аав өвөө эмээнараа. Өнөөдрийн манай подкастын дугаарт хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн багш Төмөр Заяа оролцож байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч манай эмнэлэг дээр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ бид нар өнөөдөр Төмөр Заяа багшаас аль болохоор өргөн хүрээтэй зөвлөгөө авахыг хичээнэ. Өөрөөр хэлбэл нялх хүүхдтэй ээж аав нар өвөө эмээнэр сургуулийн цэцэрлэгийн насны өсвөр насны ээж аавд аль алинд нь ашигтай, тустай, хүртээмжтэй байх ийм сэдвүүдийг ярилцаж авахар сонгосон байгаа. За тэгээ хэдүүлээ хамгийн ихнийхээ сэдв рүү оръё. Миний бодлоор бол энэ сүүлийн 10 орчим жилд их анхаарал татж байгаа сэдв бол энэ хүүхд тасрагч. Тэгэхээр хэдүүлээ эндээс яриагаа эхлэе. За ялангуяа миний одоо мэдих салбарын хувьд гэх юм бол би өөрөө жирэмсэн эмэгтэйчүүдэд тэдний гэр бүл буюу нөхөрт нь штэ тий цуврал маягаар мэдээж эрүүл мэндийн боловсрол олгохоор одоо яаж төрөх үү одоо тийм ээ төрөлтөө үе төр дүлтийг яаж зохицуулах вэ за өшөө ээжүүдийн сэтгэл өвдөлтөө өшөө ямар зүйлсүүд нь бүгднийг нь ер нь бол ярилцах гэж одоо зааж өгөх гэж хичээдэг. Тэн дундаас нэг хичээл нь нэрэн асаргаан тухай орж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэрэн асаргаан сургалтыг зааж яхад мэдээж эцэг эхчүүдтэй жоохон зөрөлддөг гэхүү миний хэлж байгаа санаа бас заримдаа таадагдахгүй гэж бас болно тий. Гэтэ миний хэлж байгаа санаа гэхээсээ илүү ер нь шинжилгээ ухаан ялангуяа орчин үе яг энэ талаар ямар чиг баримжаа авч байгаа юм бэ гэдэг тал дээр бид нар аль болохоор таны нэраа эцэг эхийнхээ гар дээр буюу хайртай аав ээжийн гар дээр ялангуяа эхний хэдэн тэр чухал гэж байгаа сараа өнгөрөөгөөсөө гэсэн үүднээс бий заадаг. Тэгвэл эцэг эхчүүд заримдаа үгүй тэгж бодохгүй байна. Тэг би одоо төрөн гутаа маш ихээр ядарна. Төрөөгөө жаад бүр ингэ бидлээд шээ тийм. Маш ихээр ядарна. Тэгээ ядрах үедээ одоо нөө сүүлүүд нөө гараад ирсэн юу илээ? Совлол маягийн тий. Одоо баг ээж тэнд ер нь бол хөхүүлэх юм шиг байна. За бусад бүх үйл ажиллагааг нэраа одоо асаргаа сувилгаа хийж байгаа хүмүүс юм өөр хүмүүс гүйцэтгэх юм байна. Одоо 3 дахь хүн гэх юм уу? Та энэ тал дээр ямар зөвлөгөө өгдөг вэ? Тийм. Тэгэхээр манад би одоо нэг учиргүй нөгөө юу гэхээсээ мэдлэг гэхээсээ илүүтэйгээр багш нараасаа заалгаж авсан суралцсан зүйлсүүд практик дээр хэрэгжүүлсэн туршлагаасаа одоо хуваалцахад ер нь бол 2 хүртэлх наснд яг одоо хүүхдийн маань ээж аав өөрсдөө дуу хоолойгоороо болон биеэрээ хүүхдээ асарч сувилах нь хүүхдийн ирээдүйд аз жаргалтай болсон илүү одоо идэвхтэй амьдарч төлөвшөхт нь чухал ач холбогдолтой гэдгийг бол шинжлэх ухаан өөрөө тархиныхаа хувьд судалж үзэж хагаад нотолсон байдгийн байлээ. Энийг бол бид нэг оюутан байхад багш маань бүр үнэний одоо судалгаан дээр ингээд тайлбарлаж өгч байсан. Үнэ тугалчхаад туглаа досоогоод байдаг процессыг бид нар видеогоор үзүүлээд туглаа ингээд досоогоод байдаг. Туглаа ингээд дөнгөж тугалчингуудаа туглаа досоож идэг. Тэгсэн чинь туглаа ингээд досоож байсан чинь салааг нь арилгах гэсэндээ биш. Туглаа ингээд досоож аваад жоохон байжсэн чинь тугал маань дөрөв хил дээр тэнцээ босчдөг. Тэнцэж босонгуудаа дахиад ингээд баг унах нь алгүй ингээд досоож исэн чинь ингээд алхаад эхэлждэг тий. Энэ маань яаж байгаа юм бэ гэхээр аав ээж бидний нөгөө хайрлаж тэрж байгаа процесс яг энэ үнэ туглаа досоож байгаатай яг адилхан. Өөрөлдөх юм бол яг төрсэн аав ээж нь хүүхдээ хайрлаж инхрэлж тэрж байгаа маань хүүхдийн маань тархины тэр эсүүдийн итвэгчлийг хамгийн сайн итвэгчүүлж өгд юм байна л да. Үүгээрээ хүүхд маань илүү одоо илүү оюун ухаанлаг, илүү аз жаргалтай хүн болж төлөвшдгөө. Тэгээд нөгөө нэг ээж аавууд маань андуурж нөгөө сүүлийн үед бол туслах буюу хүүхд тасрагчийн хэрэглээ маш их өндөр байгаа. Гэхдээ туслах бол нөгөө хүүхдийн хоол бэлтгэх, хувцас бэлтгэх үед бол гарцаагүй хэрэгтэй байж болно. Яг нөгөө нэг хүүхдтэй харилцах хүн маань яг аав ээж маань байх нь хүүхдэд өөрт нь маш чухал. Аав ээжийн дуу хоолой, аав ээжийн арсаараа шүргэлцэж байгаа процесс, аав ээжийн харцаараа хүүхдтэйгээ харилцаж байгаа энэ процесс маань хүүхдийн маань эрт харилцаанд орох, эрт хэлд орох, эрт өөрөө биеэ даах, өөрөө ихтгэлтэй байхын чадварт хамгийн чухал зүйл байгаа юмаа. Тэгэхээр ээж аавууд маань хүүхдээ ирээдүйд илүү аз жаргалтай, ирээдүйд илүү одоо чадвартай иргэн байлгахыг хүсвэл 2 хүртэлх наснд нь яг өөрөө оролцоотой байхыг л зөвтгөхийг хүсэж байна. Тийм тий. За тэгэхээр бидний одоо яг хүүхдийн эмч мэрэгчлэтнүүдийн өгдөг зөвлөгөө бол одоо
багш, сургууль хүмүүжүүлэгч нар өгдөг зөвлөгөөтэй ижилхэн л авна шүү дээ. Бид нар 2 нас хүртэл өөрөө тэрврээд, өөрөө хөхүүлээд, өөрөө гадаа авч гараад, өөрөө ном уншиж өгөө дандаа өөрөө тэр одоо тусалдаг хүн бол гэрийн цэвэрлэх, юмын нугаа, хоолыг бэлдэх юу байдгийг ийм байсан. Хүүхдийнх нь ирээдүйн одоо өсөл төгжил гэр бүлээ хайрлах, хүн хайрлах, энэрх тийм ээ. Тэгээд стресс бага байх тэр зэрэгт бол хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр одоо нэг ийм ялангуяа 18, 19, 20, 21-т хүүхд харгасан ээж нар бас ийм тохиол. Ингээд хүүхдээ өхүүлээ сууж байхад хүүхд ч яг нүд рүү хараад идэг шүү. Тэгэхээр нөгөө ээж гар утсаа оролдоостой. Нөгөө нөхөртөөгөө тоглоод, нөгөө телевизээр хараад те энд хүртэл хүүхэд маш их стресстэй ч байдаг, гомдж байдаг. Иннээсээ болоод хөхөө голцсон хүүхдүүд ч ховор биш байдаг те. Тэгэхээр энэ тал дээр манай ээж авнаар бас сайн бодох хэрэгтэй ах уу. Тэгтээ навчаамчаа бас ийм асуултыг аявих асуудаг штэ. Одоо яг бол би ч юм уу тэгээд өссөн л хүүхэд байгаа х те намайг одоо төрүүлээд тухайн үед 45 хоногтод нь буцаж орж исэн штэ ажилдаа тий. Тэгэхээр би тэгээд өссөн байна. Эсвэл одоо заавал хүүхдээ нэраагаас сувлалд өгдгөө маа гэхэд өтөр түргэн яалтчгүй одоо амьдралын шаардлага буцаад ажилдаа орсон хүмүүс байгаа шүү дээ. Тэглээгээд нэг онцгийн одоо ялгаа байхгүй шүү дээ тий гэж асууж байгаа хүмүүс зөндөө хөдөл шүү дээ тий. Одоо чи ингээд сайн сайхан явж ийн гэдэг ч юм одоо чи миний ээж ч юм одоо хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр яг тэр тодорхой ялгаа нь яг юун дээр вэ? Миний хариулт бол ийм л байдаг юм. За гарцаагүй байж болно. Ажилдаа орох, сургуульдаа орох, гарцаагүй өөрөө үнэхээр хүүхдээ би одоо гардаад асрах боломжгүй би өвөө эмээ төрсөн ах дүү яг өөрийн цусан төрлийн хүнээ гуйгаарай л гэж би хэлдэг. Одоо би жоохон хоцрогдсон байж магадгүй те миний өгдөг зөвлөгөө бол амьдрал дээр ийм л байдаг. Төмөр зэ багш юу хэлэх вэ? Тий, ер нь яг цусан төрлийн хүн асарч хамгаалахаас гадна хэдий ээж аав завгүй ч гэсэндээ яг тухайн хүүхэдтэй бүр яг ингээд ээж нь завгүй байлаа гэдгийг илэрхийлж ойлгуулах нэг 30 минутын хугацаа заавал тухайн хүүхэдтэй нэг 45 хоногтойгоос нь ажилд орсон байсан ч гэсэндээ яг 30 минут яг тасралтгүйгээр тухайн хүүхэдтэй ярилцаад, асраад, хайрлаад тогтмол хугацаанд түүнийг ингэж ордож гүйцэтгэх хэрэгцээтэй. Ер нь бол өдөр болгон энэ давтамж хорлоод гүйцэтгэх байхад бас боломжтой. Энд хүүхэд асрагчийн талаар ярьсных бас гадаад хүмүүс гэхүү одоо нөгөө англи хэлийг эрт сургана гэдэг ч юм уу те. Одоо янз бүрийн үндэстэн одоо Монголд амьдарч байгаа экспатуудаар одоо өөрийнхөө хүүхдүүдийг бас харуулдаг. Тэр нь одоо тэр хилд орох, тэр боловсрал энтерт нь яг ээж аавын хүсэж байгаа шиг эрэг сайнаар нөлөөлж өгнө эсвэл таны одоо зүгээс харахад ялангуяа боловсролынх нь одоо хилд орох гэдэг ч юм уу тийм. Нэг хэсэг их модонд орлоо шүү дээ. Одоо хүртэл манайх чи одоо 2 жил гаруй хугацаанд хилээрээний хөгжлийн одоо сул байдалтай хүүхдүүдийг ажиглаж байхад үндсэндээ бол өөрийнхөө их хилээрээ хилд орчихсон хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, бусад хүүхдүүдтэй дасан зохицох чадвар, 2 дахь, 3 дахь жилийг хурдан сурж байгаа чадвар нь илүү төхөө, илүү хурдан, илүү хялбар санагдсан. Тэгээд ээж аавууд маань манай хүүхд англиар ингээ өнгөө хэлждэг, англиар ойр зургийн юм ярьчихдаг. Гэхдээ яг ингээ монголоор сайн ярьж чадахгүй байна гэж байгаа хүүхдүүд маань уур уцаар ихтэй шин зүйлийг суралцахтаа нэлээд удаан байдаг байсан. Тийм болохоор аль болох мэдээж эрэг одоо шинэ 900 технологийн хөгжлийн энэ 90 үед 2 дахь 3 дахь жил хэдийгээр чухал хэдий ч их хэлээрээ хилд орчхоод дараагийн одоо үндсэн зүйлээ барьж үзүүл их чухал юм болов уу гэж би бол анзаараад байгаа. Тийм. За тэгэхээр бидний ярианаас манай ээж аав нар яаж ч одоо мэрэгжлийн хүүхдийн одоо нярайн сувлагч байсан ч ээж аавыг төрүүлсэн эцэг эхийг бол хизээч орлохгүй гэдгийг бол ойлгож авсан баг тийм ээ. За дараа нь одоо өдөр тутам би одоо хүүхдийн эмчүүний хувьд өдөр тутмын ажил дээр гарч идэг асуулт зөвлөгөө юу гэхээр яаж кошоконд сурах вэ тийм монголоор хөтөвч гэдэг тийм бид хөтөв. Ерөөсөө ингээл хэдхэн сартаагаас нэхлээл эмчээ тосч болох уу яаж кошоконд сурахгүй л гэсэн асуултууд өдөр тутам энд хариулж идэг. Гэхдээ би хит хитээ ээжээс нэг ийм юм сонсч ирсэн юм аа. Энэ жил эмчээ манай хүүхдэд цэцэрлэгт өгөхгүй. Гэхдээ би 9 сард 10 сард хэсэг өгөөд кошоконд суулгаа сурагчингууд би буцаагаад авчнаа. Тэгэхээр би тий зөвхөн суулгаас. Тэгэхээр би төмөр зэ багшаас юу гэж асуух чинь ихлээр үнэхэрийн одоо хүүхдээ эмч сувлагч нараас илүү амархан сургадаг арга манай багш нарт байх шиг байна. Тэр аргаа манай ээж аав нар зааж өгөөч. Ер нь маш хэцүү. Кошоконд сургах. Тий нэг яг одоо багш нар илүү чухал арга гэхээс илүү хүүхд маань өөрөө бусдыг харж үлгэрлэж их одоо сууж сурдаг хөтөвчөндөө тэгээд ер нь хідэд хамгийн их сайн сурдаг вэ гэхээр
бусдын яриаг ойлгоод тэгээ өөрийнхөө үйлдэлийг илэрхийлж чаддаг болсон үеэсээ нэг хөтөвчөнд суулгах гэж дасгах гэж эхлэх нь зүг болов. Өөрөлдөх юм бол ой хагастаагаас эхлээд тий. Ой хагастаагаас эхлээд бая одоо гэдэг ингээд өөрийнхөө нэг дуу аваагаар үгээр богино үгээр өөрөө илэрхийлждэг тий. Энэ үеэс нь эхлээд хөтөвчөнд суулгаад одоо дуртай тоглоом одоо чигмэл тоглоом ч юм уу тий. Тэрийг нь адилхан кошоконд нь суулгаад яг зэрэгцүүлж суулгаад эсвэл өөрөө одоо ээж нь ч юм уу тий. Эмэгтэй хүүхдтэй ээж нь өөрөө суугатаа хүүхдээ хамтдаа кошоктой суулгаж байгаад ингээд яг үлгэрлээд бицх үйлдэлийг ингэж гаргадаг гэдэг ингэж харуулж байгаа энэ яг цэцэрлэгт бол бие биенийгээ харж байгаа ингэж сурж байгаа нэг хурдан байдаг. Тийм байна. Тэг нэгдүгээр зүйл нь. Хоёрдугаарт нь аав ээжүүд маань юу яадаг л да хэдийнээс хүүхд маань кошоконд орох болж байгаа гэдгийг анзаарахтаа нэг памперснасаа төвөгшөөгд нэг эхэлдэг шүү хүүхдэд өөрөө ингээл тайлцсан үгээд идэг тий. Тэгэл нэг мэтгэд энэ тэнд ингээд булсанд ингээд нуугдсан булсанд ингээд шийдэг баадаг тий. Явж идэг. Энэ үед нь ерөнхийдөө яг кошоконд орох болчихжтэй гэж хүүхдэд анзаарах хэрэгтэй бас тий. Тэгээд нөгөө хүүхдүүд маань аав ээжүүдэн бас нэг гаргадаг алдаа нь паа гэл ийм их баац юм уу ийм өөх юм уу гэдэг кошоконд баасыг ингээ харангуйтай ингээ хамар мамраач ингээд ингээ тэгэхээр хүүхд маань өөрөө надаас ийм муухай зүйл гарцсан гэдгийг ингээ буруу зүйл хийсэн гэдэг утгаараа ахаад нөгөө кошоконд руу бицсаасаа ингээ татгалзаад эхэлждэг. Тийм учраас хүүх ийм баацсан байж тээ чи кошоконд дээр сууж чадлаа гэдэг ингээ өөрт нь мэдэгдэхүүц энэ 0 кошоконд дээр суусны үйлээр ингээ бахархаад баяр хүргэж ингээ яах юм бол энэ дээр ингэ дуртай яа суудаг. Тийм байна. Гэхдээ хүүхдийн анагаах ухаанд яг тэр давсаг, тэр өтгөн шингэнийг барих, тэр булчин тэг яг хизээ барих юм бэ? Бид нар хитрхийн эрт суул юу лээ? Тосож шээлнэ гэж ярьдаг. Тийм. Яг 7 хоногтой болсон. Тийм. Энэ бол шууд энэ бол яг сургаж байгаа юм биш зүгээр л бингодж байгаа. Хүүхд ингээл унтад сэрэл шээн, мемэдэ шээн тэрийг зүгээр бингодж нэг жив хэмнэх л зорилготойгоос биш яг ухамсартайгаар сураад байгаа юм байхгүй. Тэгээд кошок одоо хин Төмөрцөө багшийн нэмж хэлсэн дээр нэмж хэлэхэд бол хүүхэд цагаас илүү за нэг цагт нэг удаа шийдэг болохоор кошоконд сурнаа л гэдгийг. Тэрнээс өмнө ч ерөөсө цагт 2 3 шин штэ. Тэр үед бол кошоконд сурах ямар ч боломж байхгүй. Тэгээд ээж аав нар ажиглан анзаарна. Тэгээд за одоо бол манай хүүхэд ер нь ойрхондоо цаг тэгээд цагаас илүү болж чээн гэдэг үедээ кошоконд сууд сурдаг. Тэгэд хөжлөөтэй явдаг байх хэрэгтэй. Нөгөө кошоко байгаа газар очиод олдог байх хэрэгтэй. Тэгээд бид нар юуг заадаг вэ гэхээр кошоконд сургаж байхад нөгөө амархан тайлах өмд. Тэгвэл ингээ ийм мөрөвчтэй ч юм уу ийм бүс тэрийг хүүхд яг кошоконд нөгөө шээс нүрээд баас нүрэнгүүд шууд ингээд тайлж чадахгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол нэг тийм дулааны улирлыг айгуу тохиромжтой гэдэг. Нэгхэн нэмгүй өмдтэй. Тэгээд тэрэндээ шээсэн ч гэсэн угаагаад амархан хат чинь өвөл 3 өмдтэй тайлж өмсөх гэж нөгөө хүүхд чинь чадахгүй 3 өмдөнд чээчгэд угаачхад бол нэг 6 цагийн дараа хатна тий. Тэгэхээр одоо бол яг энэ хүүтрихээс өмнө энэ үеийг ашиглаад манай ээж амар кошокондоо суугаад сурахчил их зүгээр юм байна. Тэгвэл манай ард түмэн ер нь нилээн одоо эрт суулга сургадаг одоо кошок хөтөвчөнд суулгадаг хүмүүсийн тоонд орох уу? Одоо бусад улс оронтой харьцуулбал бараг л орох байх тий. Гэхдээ тэр нь бол ой хагастаагаас эхэлж байгаа бол харьцангуй эрт. Гэхдээ энэ бол ой хагасаас 2.5 нас хүртэл бол сурах боломжтой нас гэж үздэг учраас ерөнхийдөө дундаж тоонд орж байгаа. Тийм учраас буруу тооны хязгаар биш. Хүүхдийнхаа нөгөө хөгжлийнхөө тоо процесс гайгүй боломжнээс. За дараагийн бидний цэцэрлэгийн настай ээж аав нарын их сонирхох асуудлууд байгаа. Тэр юу вэ гэхээр нөгөө хаздаг, чимэгдэг, мааждаг асуудлууд тий. Дийлэн их төлөв нөгөө энэ асуудал чинь 2 настай, 3 настай хүүхдүүд дээр үүсдэг шүү дээ тий. 2 настай хүүхдүүд чинь нөгөө бие төвтэй биег ойлгуулах гээд би одоо бүхнийг чад ягаад гэвэл нөгөө 2 настай хүүхдийн чинь тархины хөгжлийн хувьд 80% та бүрэлдсэн, ярьдаг болцсон, явдаг болцсон, дуртай дургуй зүйлээ мэддэг болцсон. Өөрөлдөх юм бол би одоо бүхнийг мэддэг болцсон гэдэг одоо тэгээд нөгөө сэтгэл хөдлөлүүд баг бүгд баярлах, гомдох, хуйлах, жигших, зөөцөх, үзэн ядах баг бүгд сэтгэл хөдлөл. Ерөнхийдөө хүний ерөнхий бие болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бие гэдгээ илэрхийлэхийн тулд ер нь бусдыг түтгэн, хазна, маажна энэ нэг одоо бусдыг бусдад байгаагаа илэрхийлж байгаа. Өөр бие байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа нэг процесс явагдаад байгаа юм шиг байна. За нөгөө нөхцөл нь бол бас дийлэнх тохиолдолд
хэл ярианы хөгжил муутай ч юм уу те уур уцаар ихтэй хүүхдүүд маань үгүй энэ минийх штэ миний тоглож байгаа тоглоом гэж хэлж чадахгүй учраас дүтгэж юм уу майжж ингэж чанга базаж одоо минийх гэдэг өөрийнхөө өмчийг хамгаалж байгаа илэрхийл хэмжин ингэж явагдаад байгаа. 3 дугаар тохиолдолд бол нөгөө нэг гэр дотроо их стресс ихтэй те уур бухимдал ихтэй эсвэл асуудлыг ээж аав дандаа хүчирхийллийн гаргаар ч юм уу те шийддэг. Хөө чи яаж байгаа ингээл тас зохиол юмд булааж авдаг ч юм уу те ийм үйлдэлийг өөрт нь ингэж хийдэг хүүхд бол эндээс үлгэрлэж магадгүй сурсан хүүхдүүд 3 настай тохиолдол те 3 4 настай хүүхдүүд 2 биш 3 4 настай хүүхдүүд энэ үйлдэл мань ажиглагдаад байгаа бол гэр бүлийн дотор байгаа зүйлийг давтаж үлдээд байгаа гэж анзаарч бас. Тэгэхээр миний ойлгож байгаа дор хаяж 3 тал оролцоод байна. За нэг нь бол одоо хазагч итгэхэд одоо хазж байгаа хүүхд те маажж байгаа ч юм аа. Нөгөөд нь болохоор яг нөгөө хохирогч болоод шүү дээ те. Дээрээс нь 3 4 тал болоод байна. Нөгөө багш сургам хүмүүжүүлэгч аягүй хэцүү байдалд ордог те. Багшийн буруу юм шиг бас мэдрэмж өгöd шүү дээ. Бас тэр хоёр талын одоо асран хамгаалагч эцэг эхнэр. Жишээ нь манай хүүхд хэрэг хаддаг бол би бол аягүй ичж байгаа шүү дээ. Аягүй санаа зовж байгаа одоо хүүхдэд загнадаг ч юм. Нөгөө хазуулсан талын эцэг их маш их одоо ууртаа ч юм уу бухимдж шүү дээ. Гомдолтой байна. Энд нэлээд хитэн талууд ингээд оролцоод байна. Тэгэхээр энэ олон талуудыг яаж гоё атайхан зохицуулмаар энэ аягүй эмзэг сэдв баха. Амар хэцүү. Одоо эмзэг дээр ирдэг шүү дээ. Багшийн цэцэрлэгийнх нь багшийн дагуулсан. Нөгөө хадсан хүүхдээ ээж аавыг дагуулсан. Тэгээ манай хүүхдийг хардаа ингээд 8 хадсчлаа энэ төргээд авид ирдэг байхгүй. Тэгэл нөгөө мө багш нь зайлуул өөрийгөө буруутай тооцсон. Нөгөө хаддаг хүүхдээ ээж аав маш их эвгүй байдалд гимшин. Тэгвэл миний хэлдэг юм юу вэ гэхээр нийт 3 нас хүрээгүй хүүхдийн 50% хаддаг. 2 хүүхэд. Маш 2 хүүхэд. Энэ бүр айгүй илбэг тийм. Тэгээ энэ бол хүүхдийн одоо хөгжлийн нэг хэвийн үе шат. Мэдээж бид нар энэс одоо энийг багасгаж одоо энийг урьсан сэргийлэх бол үүрэгтэй. Гэтэ энэ бол тийм цаашдаа ирээдүйдээ энэ хүүхэд одоо бараг л гэмт хэрэгтэн болчих ч юм уу те. Энэ бас яг тийм илэрхийлэл бол биш. Тэгэхээр хамгийн бидний одоо өгдөг зөвлөгөө юу гэхээр болж өгвөл урьсан сэргийлнэ. Манай ээж аанарт нэг ийм юм анзаарагдаад байд юм аа. Хүүхдээ анх удаа ингээд 2 настай, 3 настай, 4 настай цэцэрлэгт өгтөө эмчээ манай хүүхэд ингэдэг шүү. Биш эмчээ байдгийн. Багшаа манай хүүхэд ингэдэг шүү гэж хэлж өгдөггүй. Зүгээр авчаал өгчдөг. Гэтэл багштай ярилцаад хэд хоногийн өмнө уулзаад за багшаа манай хүүхдийг баярлахаараа ингэдгийн шүү. Амар уурлахлаараа ингэж хазадгийн шүү, ингэдгийн шүү. Та яг энийг анзаараарай. Тэгээд ингүүл их уурлан шүү, ингүүл их гомдон шүү энэ гэдгийг хүүхэд болгоны ээж аав тэр цэцэрлэгийн багшд хэлэх ёстой гэж бол бид нар зөвлөдөг. Тэгэхгүй зүгээр авчаал өгчдөг. Тийм. Тэгээ тэр нь бараг нуугаад тий. Бараг нуугаад. Яагаад гэвэл манайхан нөгөө хаздаг хүүхдийг цэцэрлэгээс хөөдөг. Авдаг гэхгүй. Тэгэхээр чинь хүмүүс нуухаас өөр арга байхгүй тий. Тэгэхээр энэ дээр хоёр талаас айгүй ойлголцмоор. Тэр хаздаг хэвийн бид нар харин тэрийг багасгах, хазуулдаггүй болгох тэр үүргийг хүлээх ёстой гэж нөгөө багш цэцэрлэг хүлээж авдаг. Нөгөө ээж аав нар энийг урьсан сэргийлэхийн тулд би хүүхдээ заавал онцлогийг энэ багшид анхааруулж хэлэх ёстой гэж ингэж хэлдэг тий. Гэхдээ үргэлжлэх хугацаа нь бол нэг урт биш юм байна тий. Хэдэн наснаас хойш хэтрүүл тий 4 нас гээд хазжээвэл энэ асуудалтай. Энийг бол заавал эмчид үзүүлэх ёстой. 4 наснаас өмнө бол ер нь хүүхдүүд болцсон байх ёстой гэж үздэг. Бид 2-оос 3 насны хооронд энэ элбэг их ажиглагдана л да. Гэхдээ энэ үед бол тоохгүй зүгээр орхиж болохгүй. Асуудлыг заавал шийдэх ёстой. 2 настай хүүхэд за ерөнхийдөө 3 настай хүүхэд хазчлаа ш найз байгаа. Тэгэхээр энэ найз нь хазуулчаа уйлж байгааг нь заавал харуулах хэрэгтэй. Энэ найз нь уйлж ин одоо хоёлаа яах вэ? Өрөвдмөр байгаа үстэй гэдэг ингээд энийг бол заавал үр дагаврыг нь өөрт нь ингэж харуулад хэцүү байгаа нөхцөл байдлыг нь өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ булааж авсан тоглоомыг нь өөрт нь шагнал юм шиг үлдээж болохгүй. Тэгээд би энийг хазаад өөртөө ингэж шагналтай үлддэг гэдэг мэдрэмжээр ийм аргаар асуудлаа шийдэж шээ. Тэгэхгүй энэ маань ингэж давтагцаар агаад өөрийн зуршил болж үлдэх бас магадлалууд бол байгаа учраас энэ асуудлыг энэ үед нь энэ мэдрэмж нь би нэрэн хүүхдийг сая энэ хазах нь зөв зүйл биш юм байна гэдэг энэ хангалттай 3 настай хүүхдүүд нь бүрэн ойлгох боломжтой болсон нас нөхгүй. Тэгэхээр энийг нь ойлгуулад гомдож гэн энэ уйлж гэн энэ өвдөж байгаа да гэдгийг нь заавал юм шийдэмгий байдлаар өдрөө нь харж агаад ойлгуулаад чи энэ одоо найзгаа яамаар байна. Энэ найз нь уйлж байна, энэ найз нь гомдож байна гэд ингэж сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй. Гэтэ яг ихэнх нь нөгөө цэцэрлэгийн орчинд болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэгж бас харьцаж чадахгүй байгаа шүү дээ. Одоо багшин цөөн тэг хүүхд болгонд зарим баг болоод өнгөрсний дараа за баг гэртээ очисныхан дараач баг мэдчихэж байгаа ч гэж магадгүй тий.
Ерөнхийдөө бид нар багш нар бол аль болох хүүхдүүдэд энэ байдлыг даамжруулахгүй тулд анзаарч байгаад энэ асуудлыг яг хоёр хүүхдийг байлгаж яхад шийдэх тал руу ингээд суралцж байх хэрэгтэй. Ээж аваас нь эмээгээд нуух ч юм уу те. Ээж аав энэ асуудлыг уур усаартаагаар хүлээж авахаас илүүтэйгээр хадсан хүүхэд хазуулсан хүүхэд хоёрын сэтгэл хөдлөл тэр мэдрэмж бусдын оронд өөрийгөө тавьж үзэх үзлүүдийг нь эерэг байдлаар суулгаж өгөхийн тулд хоёр талаасаа л гоё хүлээцтэй байдлаар байж шийдэгдэх асуудалд нь хүлээх. Тэгэхгүй бол хохируусан тал гэж хоорондоо хэрэлдээл ингээд ахын аль талд нь бол ирээдүйд нь одоо зөв хүн болж төлөвшөх тал дээр нь тийм аль талд нь ч гэсэндээ үр дүнтэй биш аа. Тийм. Тэр дээр одоо би ч нөгөө олон жил ажиллаж байгаа хүний хувьд дээр үед бол Оросын тэр ангаах ухаан, Оросын боловсрал судлал тэгдэг байсан. Нөгөө ингээд гэртээ ээж авгаж хазна шүү дээ. Цэцэрлэг дээр найз нөхдөд хазахаас гадна гэртээ ээж аваа ах нялх дүүг энэ төр хаздаг. Тэгэхээр эргээд нөгөө хүүхдээ хазаж үзүүл энэ төр гэдэг байсан. Одоо ерөөсөө тэгэхээр байцсан. Тийм. Одоо ерөөсөө болцсон. Бас хайдаа өвөө эмээнэр бас тэгээ зөвлөчихвээ тийм ээ над шиг одоо хоцрогдсон улсууд бас тэгээ зөвлөчихвээ. Тэр нь буцаад мэдрүүлнэ гэж тэр маш буруу арга. Одоо тэрийг орчин үеийн энэ өндөр хөгжилтэй орнууд энэ хэрэглэхэ байцсан гэдгийг мэдэх хэрэгтэй. За дараагийн бидний бас ээж аав нарын их сонирхдаг асуудал юу вэ гэхээр худлаа хэлдэг. Тэгэхээр ер нь бол одоо яг хүүхдийн эмч хүний хувьд одоо юу гэдгийг 6 сараас 4 настай хүүхдийг хамгийн хөөрхөн гэж үздэг юм. Хамгийн хөөрхөн одоо зүс царай нүү дам тэр хэлж байгаа ярьж байгаа хүнтэй харьцаж байгаа бол нөгөө монголчууд нөх хөөрхөн игдүүтэй гэдэг 6 сараас 4 нас хүртэл хүүхд одоо хамгийн хөөрхөн үе дээр явдаг гэж үздэг юм. Тэгэхээр яг энэ хөөрхөн юмны нэг нь худлаа ярих. Бид нар худлаа ярихлаар аягүй өхөөрддөг. Одоо ингээл яаж байгаа л те орж ирж байгаа л шаал худлаа ингээл зохиогол ярмут бид нар өхөөрдөөл тэрийг улам даамжруулж яриулаад байдаг. Худлаа улам яриулаад байдаг. Тэгэхээр хүүхэд нэг 3 наснаас нэг 5 нас хүртэл их худлаа ярьдаг. Тэр хэвийн үзэгдэл. Тэгэхээр яагаад худлаа ярьдгийг одоо манай монголчууд ч нөгөө хөөрхөн насн дээрээ байгаа ингээ худлаа ярих гөөмө хөөрхөн шүүгээд өөгшүүлээд энийг байгаад дэдий байх ёстой юу? Энэ өөрөө аяанда зогсох процесс үү? 5 нас хүрээ зогсох процесс үү? Эсвэл наана бид нар ер нь цаашдаа худлаа ярьдаг хүн болохгүйгийн тулд ямар нэгэн тактик барих ёстой юу? Ерөнхийдөө шинжлэх ухааны талаас нь хүүхдийнхаа нөгөө нэг тархины хөгжил, нөгөө уян хатан шин чандраасаа шалтгаалаад 3-4 насыг бол ерөнхийдөө худлаа ярих ёстой үе гэж үздэг юм билээ. Фантазилдаг, ургуулсан боддог хамгийн эрен одоо үе учраас энэ үед нь ч гэсэндээ шинэ зүйлийг бид нар энэ үеийг нь ашиглаад гол нь нөгөө худлаа яриулаа зүгээр орхих биш. Энэ үед нь шинэ зүйлийг зохион бодуулж ярилцуулах те шинэ үлгэр түүхийг ингээд зохиолгоод яриулах ч юм уу те ийм байдлаар нөгөө худлаа ярих үеийг нь эерэг байдлаар зөв залруулж ашиглах юм бол хүүхдийн сэтгэн бодох, бүтээлчээр хандах, төсөөлөн бодох, ургуулсан сэтгэхийн чадварууд нь хүчих хамгийн боломжтой нөөцтэй юм үеуд нь юм байна л да. Тэгэхээр 3-4 наснда худлаа хүүхд мань 3-4 наснда худлаа ярихгүй байвал илүү их одоо эмзэглэх хэрэгтэй юм бэл. Эсрэгээрээ. Тэгэхээр хүүхэд болгоны дамжих ёстой үе 3-4 наснда худлаа ярих ёстой үе. Харин 5-6 наснда худлаа яриад байх юм бол энэ бол ямар нэгэн байдлаар урамшуулал хүссэн, багтаал хүссэн, ямар нэгэн байдлаар анхаарал татахыг хүссэн тий хэн нэгэн хүүхдтэй жишигддэг ч юм шүү. Шүүмжлүүлдэг хүүхд чинь зохион байгуулалтаа санаатаагаар худлаа ярьж байгаа үйл гэж бодоод ээж аав өөртөөхөө хийж байгаа үйлдэл буюу хүүхдтэйгээ хандж байгаа харилцаандаа илүү сайн анхаарад хүүхдтэй анхаарал халамж гаргаж гин үү, буруу харилцаад байна уу гэдгээр өөр дүүгээс харж байх хэрэгтэй юм шиг байлээ тий. Тэгээд ялангуяа одоо төмөрсэй багш хэлж байгаа тэр 5 наснаас дээш энэ төр худлаа ярихад бол бид нар бас тэгж одоо өхөөрдөж тэрийг бас одоо өөгшүүлнэ гэдэг юм уу тэгж болохгүй тий. Тэгэхээр аль болохоор худлаа 5 наснаас дээш тэр худлаа ярьж байгаа нөхцөл байдлыг бид нар өөрснөө одоо гартаа авна гэдэг юм уу. Жишээлбэл хүүхдүүд ханыхаа цаасан дээр их зурдаг, тэрийг их хуулдаг тий. Тэгэхээр ихэнхдээ манай ээж аав нар юу гэвэл энэ дээр хэн зурсан бэ гэж тэгнэ. Тэнгүүд би зураагүй, дүү зурсан, маама орж ирээ зурсан, аава зурсан гэж худлаа ярина. Тэгэхээр тэхийнхээ оронд за энэ дээр миний хүү зурччээд яах вэ одоо хоёлаа. Тэнгүүд нөгөө хүүхд чинь бодож эхэлнэ. За ээж намайг мэдсэн байна, би худлаа яриад нэмэргүй. За тэгэхээр ээж юу тавьж өгнө, боломжуудыг. За хоёлаа угаах гад үзэх үү, балруулдаж үзэх үү, эсвэл дээр нь юм наах уу, эсвэл хоёлаа энэ цаасыг хуулаад дахиад нөгөө үлдсэн одоо запас цаасаа наах уу ч гэдэг юм. Ингийн бол бас хүүхдийн худлаа ярих тэр юм нь 5 наснаас хойш багасах ёстой тий. Сонголтуудыг үлдээж өгнө тий. За нэг одоо аюултай юм юу вэ гэхэлэр
Ер нь бол би бол хувьдаа их миний 32 жил хүүхдийн эмчээр ажилласан. Ер нь дийлэнх нь өсвөр үе юм байгаа шүү дээ. Хүмүүс болохоор няраа эмч гэж намайг хэлдэг. Би ер нь бол өсвөр үетэй их олон жил ажилласан. Тэгэхээр нөгөө өсвөр үе чинь худлаа хэлнэ гэдэг бол энэ айгүй буруу, энэ одоо ер нь айгүй муу юмны эхлэл тавигдаж байгаа. Тэгэхээр хүмүүс ирээд хэлдэг байхгүй юу? Архил уугаад ахшгүй байх, тамхил татаад ахшгүй байх, буруу хүмүүстэй нийлээд ахшгүй байх. Надад худлаа ирээд байна. Багштай худлаа ирээд байна. Би яах вэ? Би хүүхдтэй итгэдэг. Надад ингээл ярангууд би заа гэд итгэдэг. Хэрэг дээр худлаа байна. Яаж хүүхдтэй одоо 12, 3, 15, 6 та хүүхдтэй худлаа ярьж байгааг би мэдэх вэ гэдэг их асуудал. Тэгэхээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр одоо бид нар чи ингээ хоорондоо ярихлаар их нүд рүүгээ харж ярьж байгаа шүү дээ хүн. Тэгэхээр хүүхэд худлаа ярьж байхдаа ээж аавынхаа нүд рүү ер нь аль болохоор харахгүй. Аль болохоор нүдний харьцааг ингэж зайлсхийх нь 1-2 секунд хараад ер нь өөр тийшээ энэ бол ер нь худлаа ярьж байгаагийн шинж байж тун магадгүй гэж бид нар ээж аав нар зөвлөдөг те. Хоёр дахь нь худлаа том хүүхдүүдийн худлаа ярьж байгаа нэг шинж бол нөгөө давтаж айгүйх ярьдаг. Нэг ярьсан юм аа л дахин 2 дахь, 3 дахь, 4 дахь ярьдаг. Тэгээ нөгөө өөрийнх нь хийдэггүй тэр энэ нөгөө хөдөлгөөнүүдийг айгүйх хийдэг. Урд нь мань хүн ерөөсөө ингэдэггүй байсан бол худлаа ярьж байгаа үедээ тэр байнга хийдэггүй байсан хөдөлгөөнийг их хийдэг. Тэгээд худлаа ярьж байгаа хүний дууны өнгө нь ихэвчлэн тийм чанга байдаг. Зүгээр одоо ээж автайгаа яг үннээ сэтгэлээсээ ярьж байгаа хүн бол дундаас доош тооноор ярьж хахад худлаа ярьж байгаа хүүхдүүд ер нь өндөр сөхсөн тооноор ярьдаг. Тэргээ бид нар өсвөр үеийнхэнд ингэж зөвлөдөг те. За дараа нь нөгөө хөөрхөн үе рүүгээ ороо хэдүүлээ. Тэр нэг хэцүү маш хөөрхөн үе дээрээ явж итэл нэг хэцүү юм байдаг. Тэр нөгөө харсан үдсэн болгоно ахуулах гэдэг. Одоо ингээл дэлгүүрт оронгоч нь бөө хэрүүл бөө уйлаа маяла тэр чихэртэй ундааг аав, тэр машиныг аав, нөгөөх нь эрүүл мэндэд нь хортой ямар ч ашиггүй. Эсвэл тэр үед ээж аавд мөнгө байхгүй байж болно шүү дээ, тэ? 100 мянган төгрөгийн тоглоом авахулна гэдэг. Нөгөө ээжүүд хөөрхий 30 мянган төгрөгтэй байж идэг. Тэгэхээр үдсэн харсан юм болгоно худалдаж аавна гэдэг одоо ямар зам бэ? Бас л саяын бидний ярьдаг шиг байх ёстой хөгжлийн үе шат юу? Эсвэл энэ одоо бид нар ямар нэг юм буруу хийсний үр дагавар ингэж харсан үдсэн болгоно ахуулъя гэдэг үе хэр удаан үргэлжлэх вэ? Энэ дээр бид нар ямар арга хэмжээ авах ёстой гэж ээж аав нар зөвлөх вэ? Тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө орчин үед санхүүгийн боловсрал гэж ингээд ярьдаг те. Тэгэхээр энэ санхүүгийн боловсрал гэхээр хитрхи ингээд том хүмүүсийн зүйл юм шиг бид нар магадгүй боддог байж магадгүй те. Тэгтэл чинь санхүүгийн боловсрал гэж зүйл чинь мөнгийг олох гэхээсээ илүү мөнгийг хэрхэн зөв зарцуулахаас эхэлж байгаа шүү дээ те. Өөрөөр хэлбэл бол дэлгүүрт ороод хэрэгцээтэй зүйлээ авна гэдгээс шалтгаалж байгаа. Тэгтэл манай 3 настай хүүхдүүд чинь дураараа юм аавна гэдэг чинь хэрэгтэй биш зүйлээ авах. Өөрөөр хэлбэл хэрэгтэй зүйлээ аавна гэдгийг ойлгохын тулд урьдчилаад хүүхдтэйгээ дэлгүүр орохоос өмнө тохиролцох. За, ээжт нь яг л ийм л 3 мөнгө байгаа. Би энэ 3 мөнгөөр энэ талхыг аавна, ийм юм аавна гэж зурж үзүүлээд өөр илүү мөнгө надад гарахгүй. Хэрвээ чи надаас илүү юм гарахаар би чамд энэ удаа энийг авч өгнө. Илүү юм аавна гэх юм бол би авч өгөө дараагийн удаа би чамтай дэлгүүр ерөөсөө хамт ерөөсөө орохгүй гэдгийг ингэж урьдчилаад тохиролцох хэрэгтэй. Тэгээд илүү юм авчих юм гээд уйлаад ойрлаад хүүхдүүд дандаа ээж аваагаа дуршдаг. Эхлээд нэг сонин дуурч үзэн те. Тэгээд нэг уйлах гэж гонгонж үзэн. Тэгээд аав ээж нь царай нэг сонин болоод эхлэнгүүт нь за ерөнхийдөө дажгүй болоод эхлэе гэж жоохон чанга уйлаад эхлэн те. Тэгээд би нэгэ нударч мударж байгааг авчичтэй гэж ингээд эхлэнгүүт нь ингээд тэрийгэл гонж мунаад эхлэн. Тэгээд тэгэхээр боломж байгаа нь ээж аваадын хартнаас биеийн хэлнээс хүүхд ерөнхийдөө насанд хүрсэн хүмүүс бидний дуу хоолойны өнгө гэхээсээ илүү биеийн хэлийг маш сайн уншиж чаддаг. Тэгэхээр биеийн хэлнээс бид нарын яаж байгааг анзаарчдаг учраас биеийн хэлнээс уншаад тэр туршилтуудаа хэрэгжилждэг. Тийм учраас ээж аав бид нар хүүхдтэй нэг хуурдахгүйгээр анхныхаа тохиролцоонд үнэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань өөрөө санхүүгийн боловсрал гэдэг зүйл чинь нэг том хүмүүсийн зүйл биш ээ. Хүүхд маань бидэнд байгаа мөнгө маань мөнгийг хэрхэн зарцуулах, хэрэгцээтэй зүйлээ яаж сонгож авах, тохиролцоонд яаж хүрэх дээр тулгуурлаж байгаа учраас хүүхд нөгөө гаргасан хүүхдтэй толгой дээрээ гаргана гэж байдаг штэ тий. Нөгөө буруу өсгсөн хүүхэд бухуу үзүүнээс хатуу гэдэг шиг бид нар өөрснөө энэ одоо уламжлалт үгнийхээ утга учирыг маш сайн ойлгож мэдэрч одоо уламжлалт хүмүүжлийн харгуудаа ч гэсэндээ зөв хэрэглэх хэрэгтэй. Уламжлалт хүмүүжлийн арга маань хүүхдэд зоддог хүмүүжлийн арга биш байсан байхгүй юу? Үлгэрлэж зөв хэлж харилцан ярилцаж хүмүүжүүлдэг арга байсан. Тийм. Тэгэхээр яг төмөр заяа багшийг сонссон ч навчаа эмчээ багшийг сонссон ч бид нар
подкаст толгойдоо зочноо урьж байгаа. Тэгээ өөрөө нөгөө боловсролын салбарт байгаа учраас би бас нэлээд хэдэн судалгаануудыг энэ тал дээр уншсан. Тэр яг та хоёрын л яг нэг хэлж байгаа зүйлсийг тэр шинжилгээ ухаанч агуулсан тэр судалгаан дээр бичин юу гэхээр бид нар болохоор альва нэг гарцыг одоо хайхтаа хүүхд рүүгээ ингээд төвлөрөл хүүхдээ л засах гэдэг юм байна. Тэгэхээр тэр эрдэмтэд болохоор эцэгчүүдэд ямар зөвлөгөө одоо судалгаа өгч ийнө гэхээр эцэг эхчүүд нь хэрхэн яаж одоо тухайн нөхцөл байдал дээр өөрсдөө авчих гарна. Тэр чинь одоо хүүхдээ удирдах гэдэг гэсэн санаа тойлог бас яг давхурдж байна. Бид нар нөгөө хацдаг хүүхдээ хацдаггүй болох гол одоо нөгөө уйлж байгаа хүүхдээ хэл тэр хүүхдээ засах гэдэг. Гэтэл эхлээгээд нөгөө үлгэрлэн гэснээр би ээж нь аав нь үлгэрлэх юм байна. Яг зөв тийм. Тэгээ ээж аавын ер нь бол хүүхд хүмүүжүүлэхэд ээж аав маш хүлээцтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Түрүүний нөгөө хөтөвчин суулгана гэдэг дээр ер нь ээж аав маань нэг 3 хоног оролдоо шантарчдаг те. 3-аас жоохон 7 хоног дэсчимэл хүүхд хөтөвчин суугаад чадчихдаг байхгүй юу. Тэгэл 3 дахь хоногоосоо эхлээл цац боли манайх сурахгүй юм байна те. Надаас бусд нь л чаддаг юм байна гэдэг ингээд шантарчдаг. Тэгэхээр ер нь түрүүний ч гэсэндээ дэлгүүр ороод ингээд дайрдаг хүүхэд зурагт үзнэ гэж уйлдаг хүүхдээ үзүүлэх нь болох энэ төр бол тодорхой хугацааны хүлээцтэй байдал маш их чухал байдаг. Ерөнхийдөө ямар ч хүүхэд эрт унтдаг болох хоолоо иддэг болох дэлгүүр орохороо хүссэн зүйлээ авахгүй ч дайрдаг болдог хүүхдүүд энтерт бол хамгийн одоо багада 7 хоногийн хугацаа бидний хүлээцтэй байдлыг шаарддаг гэдгийг л ээж аав маань ойлгочих хэрэгтэй. Би нэг 7 хоног хийчих хэрэгтэй, хүлээчих хэрэгтэй. Тэгжээж би үр дүнд хүрэх юм шүү гэдгийг өөртөө сайн хэлчих хэрэгтэй. Тий. Одоо дэлгүүр явахдаа ингээл хөөхөн авах юмныхаа жагсаалтыг бичээл тэрийг аваад гардаг бол хүүхэд илүү юм авахгүй байх гэдгийг сурч шүү дээ. А бид нар ямар ч жагсаалтгүй очиод харж байгаа л хэрэгтэй хэрэггүй юм аваад хугацааг нь дуусгаад хаяал ингээл тэгэл тэрнээс ч хүүхэд бол бас их л буруу юм сурж аав. Түрүүн Төмөр зай багш хэлдэг. За өнөөдөр хоёулаа гутлал аавн шүү. Одоо ингээ гадаа хүүтэн болж байна. Хоёулаа гутлал авахаар явж байгаа. Өнөөдөр л тоглоом авахгүй шүү гэдгээ дэлгүүрээс гэрээсээ гарахаасаа өмнө өөртөө тохирчоо те. Жишээлбэл за өнөөдөр хоёулаа хоол хүнсэл авж байгаа шүү. Өнөөдөр ерөөсө хувц авах гэж гараагүй шүү гэдгээ эхлээд ойлгуулах. Уул нь бол айгүй энгийн юмнууд тэгээд даанч бид нар нэг тэгж хийгээд эдгүүл юм байна л да тийм ээ. За одоо хэдүүлээ бас манай бүх үзэгч сонсогчдод сонирхолтой байх үднээс сургуулийн насны хүүхдүүд дээр гардаг асуудлаар ярих хэрэгтэй те. Тэгэхээр сүүлийн одоо нэг 20 орчим жилийн болоо да энэ гар утас писэнд донтно гэж нэг аюул байна те. Ерөөсө бүхэл хүн яриад байдаг мэрэгжлийн улсууд ээж аав нар хүүхдүүд өөрснөө одоо шар хадны эмч нар бүхэл хүн яриад байдаг. Тэгээд ахиц дэвшил гарч байгаа юм ер нь байхгүй улмал донтол одоо бүр ингээд дөнгөж суус сурсан хүүхдэл гар утас бариад орилж байгаа бахирж байгаа бичлэгүүд энэ сошиалаар тараална тийм үү. Тэгэхээр энэ гар утас энэ компьютер донтож байгаа гэж одоо шалтгаан юу юм? Бид нар одоо энээс хизээж гарахгүй юм уу? Ингээл бид нар энтэйгээ амьдрах юм уу? Эсвэл бид нар нэг юм хийж чадахгүй байгаа юм уу? Маш олон хүчин зүйлсүүд нөлөөлөд байгаа. Технологийнхаа хөгжлөд дагаад хэд хориглох нь өөрөө угаасаа буруу тийм ээ. Энэ технологийнхаа хөгжлийг бид нэр одоо хэрэглэж сурах нь зүйтэй тий. Ер нь бол 2 хүртэлх насны хүүхдүүдийг анханасаа ерөөсөө л хэрэглүүлэхгүй байх нь зүйтэй. Ер нь бол зүйтэй. Энэ бол ээж аавын ухамсараараа л шийдэх асуудал. Тийм. Хүлээцгүй одоо түрүүний хэлсэнтэй төвчээргүй байдлаасаа болоод илүү хялбар аргаар асуудлыг шийдэх гэж хүснээсээ л ээж аавууд маань зурагт гар утастай хүүхдээ хөрлүүлчихэд байгаа байхгүй хатуухан хэлэхэд болоод за тэгээ 2 хүртэлх наснд бол за 3 настай хүүхдүүд бол нэг 30 40 минут те 4 настай энэ хэм хэмжээ дотор нь түрүүний ярьсанчлан за миний хүүхэд нь өдөрт нэг л удаа хүүхэлтэй үзэх ёстой штэ гэдгээ бага насны хүүхэдтэй ээж аавууд ер нь бол хүүхэд өсгөн гэдэг чинь ээж аав өөрснөө маш их төвчээртэй өөрснийхөө эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан байдалтай байна. Би одоо насан турсан хүн 2 3 дараалан кино үзэх ёстой гэдээ аав нь ингээд зурагтайхаа өмнө суучдаг болвол тэр бага насны хүүхэдтэй байх эрх нь бас хэцүү байхгүй юу? Бага насны хүүхэдтэй байж ч өөрөө 3 кино дараалаад 4 5 цагаар зурагтаа асааж байгаа хүнээ дэргэд давхар нөгөө дам хортолт явагдчихж байгаа юм. Гар уцаад дэрэгдэн үзээд байна. Цахилгаан соронзон төлгөөний хор хөнөөлийн дам хортолтонд явагдаад байна. Тэгэхээр энэ байдлаа аав ээжүүд маань нэгдмэрт өөрсдийнх нь хумсартай байдлын нөлөө байгаад байна. За хоёрдугаарт хүүхдтэй одоо ерөөсөө өнгөрсөн 7 хоногт би 7-оос 10 настай хүүхдүүдэд цахилгаан соронзон долгион буюу цахим хэрэглээний хэтрүүлсэн хэрэглээ хүүхдийн тархинд болон сэтгцэд за мөн бие физиологид хэрхэн яаж нөлөөлөх тухай сургалт орсон байхгүй. Тэгээд тэр сургалтыг үзэж дуусаад 8 настай хүүхд
бүр ингээд зог тусаад багш наадах чинь би биш дээ гэдгсэн баг. Тэгээ хичээлдээ дургу болно, оюуханы чадамж муу болно, өгүүлэх хэрэгтний чадамж муу болно, унтах дургу болно, аймхай болно, хоолнд их дуртай болно, эсвэл огт дургу болно. За уур уцаартай болно, аав ээжийн удамшлын хамааралгүйгээр уур уцаартай болно гэдэг ингээд бүх онш шинж тэмдгүүд хэлсэн чинь 8 настай огт багш наадах чинь би биш дээ гэдэг. Тэгээд би 10-аад хүүхэд ингээд суужснаас багш наадах чинь би биш дээ гэсэн хүүхэдтэй ганцаарчлаа ярилцаж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхэд бол ингэж байгаа. Сая хөдөө явхад бол миний утас сэвдэрсэн чинь би гадаа найзуудтай тоглож байсан. Тэгээ аав ээж ирээд утсыг янзлаад өгсөн чинь утсаа тоглосноос хойш би найзуудтай тогломооргүй санагдсан гэж. Тэгээ буур нуур явсан чинь тэнд сүлжээгөө байсан надад гоё ясан л да гэл. Уул нь аав ээжийн үед би төрсэн бол тэр үед бол зурагтын нэгэл сувагтай гоё л ясан байлээ. Одоо миний дүү ингээ 2 настай миний араас орчих вэ гэдгээс би айж ин гэл. Хөөхөд. Өөрөө ингээ тийм хумсартай. Тэгтээ компьютер хамааралтай болсон гэдгийг мэдээд байгаа. Чи тэгээ хідээс хід хүртэл зурагт компьютер тоглож ийнэ гэхэлэр өглөө 10-аас босоод 12 хүртэл тоглож ийнэ гэж байгаа. Тэгээ би зураг сургууль явах дургу багшаагаа би үзье ядчихна. 2 дугаар анги хөвгт. Тэгээд би бол 1-р ангид орохдоо монгол хэлтэй сайн, математиктай сайн байсан. Одоо би монгол хэл хийх дургу гэд би өчигдөр дүү тараг хасгацсан чинь би тэрний араас ингээ орисоор одоо миний хоолой сүйцэн байна. Би энгийн юм дээр тэгтлэх ууралдаг, стресстэй болсон. Аав ээж хоёр надаас болоод ингээ хорондоо муудаад ээж гэрээсээ явцсан байгаа. Тэгэл ингээ гэх мэтчлэн хүнд зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээд миний нүдэнд ингээд цустай тийм юм харагдаад би шүүн утгаас ингээ айгаад хөлс гараад хүнжлийнхаа нэг үзүүрээс ингэ татаж матдаг гэдэг ингэ шинж тэмдгүүдийг энэ хүүхд ярьж байгаа байхгүй. Энээс үүдэлтэйгээр би яг ээж аавдаа юу хэлэх гээд байна вэ гэхэлэр та ярт ч гэсэн юу юм шиг чинь. Яагаад наснаас нэрт хүүхдэд тийм гар утсыг заавал авч өгöd байгаа юм бэ? Чухал шаардлага биш байхгүй юу? Бид нар өөрснөө би тэгээд ээж аавыг нь дуудаад хэлсэн. Хүүхдийн чинь хүүхэд нас таныг хүлээхгүй. Одоо энэ хүүхд чинь 8 настай, 9 настай, 10 настай. Компьютераа хэд хамааралтай байх юм бол хүн биш болох гээд байна. Хайрын хүүхд. Та хоёр хэдийгээр юм залуу хүмүүс ажил чухлаа, мөнгө чухалч гэсэндээ энэ чинь хоёр дахь зүйлээ. Гаргасан хүүхэд чинь нэг дахь чухал зүйлээс хин нэг нь ажилласаа гараад энэ жилдээ өнжөө. Хүүхэд чинь хүүхэд нас өнөөдөр та хоёрын завтай зайтай зүйлийг хүлээхгүй. Чухал зүйлээ нэгтэн тавиа гэдэг зүйлийг тавьсан. Тэгэхээр ээж аавууд маань захим ертөнцийн амьд харилцаа хүүхдүүдтэйгээ үүсэхгүй, компьютераас илүү чухал сонирхолтой орчин бий болохгүй байгаа учраас түүнд хүүхд татагдаад байна. Нэг нь татагдаад урьдсан учраас өөр бусад юу ч түн шиг сонирхлыг нь татаж чадхаа болчихдог. Тэгээд миний хүүхд нь одоо маргааш бүтэнсээ өдөр чи багш нэг чамтай ингэж чиний дуртай зүйлээр төлөвлөгөө гаргаад өрөөл компьютер хамтраагаад тэрээгээр ингээ байж чадахгүй гэсэн чи багшаа би компьютергүй бол ухмаар санагддаг. 2 дугаар анги хүүхд надтай тэгж ярьж байна. Ерөөс маш олон тохиолдлуудын нэг л жишээ би ингэж одоо ээж аавтайгаа сургамж болгоосаа гэж бодсон үүднээс ярьж байгаа болохоос биш хүүхдийн мууг үсгэндээ ярьж байгаа зүйл биш аахгүй. Зүгээр л энэ байгаа процесс болохоос биш. Гэтэл бид нар чинь хүн төрүүлчихэд технологиг бий болгодог, бүтээдэг зүйлийнхаа боолуудыг ингээ бий болгоод тэгээд ингээд гэтэл хүүхд маань өөрөө ойлгоод байхад ээж аав нь өөрснөө энэ дээр ухамсарт байдал бий болох хүүхдэд цаг гаргаж чадахгүй. Тэгээд хүүхдийнхээ хордуулаад байгаа зүйлийг зүгээр бэлдэж өгчөөд өөрийгөө орлуулж ин гэж бодоод байдаг тийм. Энэ зүйл бол зүгээр цэвэр эцэг гэх ухамсар байдалтай. Ээж аав маань өөрснөө дийлэхгүй хэмжээнд очсон бол мэрэгжлийн сэтгэл зүйч мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй байхгүй юу? Тийм байна. Гэхдээ яг нөгөө талаасаа бас сүүлийн үед бас олон эцэг эхчүүдэд тааралдаж байна. Яг хичээгээд байна тий. Одоо энийг мэдээд байна. Бас яаж гарах вэ? Тэгэхээр магадгүй таны өөрийн чинь тэр сургалтанд суусан гэхээр бодвол бас нэг гарц хайгаал явж л байгаа бах тий. Тэгэхээр олон эцэг эхчүүд үүнээс гарах гаргалгааг бас хэрэндээ л хайж байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар бас нэг мухарт очоод мухардах үед яг та бид нар шиг мэрэгжлийн хүмүүст хандах нь юу нь бол зүйтэй маа гэдгийг л бүгдээрээ онцолж хэлэх юм биш үү тий. Манай клиник бас энэ тал дээр зөвлөгөө өгдөг. Хэрвээ биднээс зөвлөгөө авч ирсэн бол тэр ямар үр дүнтэй байсан тэр талаараа та бүхэн Сент Клиникийн Facebook-ийн пэйж хуудсанд бас комент хэсэгт бичцгээгээрэй. Тэгээд хоорондоо санал одоо туршлагаа хуваалцаарай ээж аав нараа. За хамгийн сүүлд бид нар жоохон хэцүү сэдв рүү ороод дуусганда. Тэр нь болохоор энэ хүүхдийн гэмт хэрэг. Тэгэхээр манай Монгол улсад энэ статистик харах юм бол жилдээ нэг 400-аас 500 хүүхэд одоо 14-өөс 18 насны хүүхэд ял авч байна. Одоо яг шорон тий авч байна. Энэ бол бас өндөр тоо. Ямар хэцүү тэр айл гэрийн амьдрал одоо бид үнэхээр төсөөлөх арга. Яаж бид нар хүүхдээ одоо гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх ёстой юм бэ? Энд чинь зөвхөн одоо цэцэрлэг сургуулийн багш нар эсвэл зөвхөн цагдаагийн байгууллага өөр биш шүү дээ тий. Тэгэхээр яаж энэ гэмт хэрэгээс
одоо хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх вэ? Энэ дээр одоо бүр яг ингээрээ гэсэн 2-3 хон тоймтой зөвлөгөө одоо өөрөөр хэлбэл нэг 12-оос дээш настай хүүхдүүдтэй ээж аав нар тий. Одоо би олон жил хүүхдийн эмчийг харж байхад ер нь нэг уншдаг бичдэг болоод нэг 4-5 дугаар ангид оронгот ерөөсөө хайчдаг. Нөгөөдөл ч өвдөхөө байчна. Өөрснөө босоод хичээлдээ яваад өөрснөө хоолоо идээд өөрснөө хамаг юм хийчин. Тэгээ ер нь ээж аав нар нь ер нь харьцаа бараг болдог тий, хатуу боловч үнэн. Тэгэхээр энэ дээр Төмөр Зай багш манай ганаа ээж аав нарт ямар зөвлөгөө өгөх вэ? Бид нар яаж энэ хүүхдийг тийм амар тий гэмт хэрэг үлдээд ял авахаас нь яаж бид нар сэргийлэх ёстой вэ? Бид нар өөрөх штэ чинь тийм ээ. Тийм. Навчаа эмчи маань хэлсэнчлэн бас би нөгөө өмнө нь өсвөр насны хүүхдүүдтэй илүү төлхөө бас ажиллаж байсан туршлагатай л да. Тэгээд ер нь бол харахад хүүхдүүдийн маань ээж аавд үнэт зүйлд нь их дайрч ордог. Хүүхдийн үнэт зүйл гэдэг маань юу вэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийн үнэт зүйл гэдэг маань дуртай хөгжим, найз нөхөд тий өөрийнх нь өөрийнхөө өрөөндөө ингээд тустай байх. Тэгэхээр юунда өрөөний хаалгыг хаачаад байгаа юм бэ? Нэгэж наатгаа гэл те. Чиний найзууд чинь ээдээ мэдгүй тийм хүүхдүүдтэй юу яваад байгаа ингээд найзуудыг шүмжлэх. Наад нэг юм чимээгүй ойлгооч энэ гачин бахирсан юм гээд. Хүүхдийнхээ үнэт зүйл рүү дайрч орно гэдэг маань нэг талаараа юу вэ гэхээр хүүхдтэй өөрийгөө ингээд зайгийг холдуулаад байгаа байхгүй. Өөрийгөө хүүхдийгээ өөрлөгөө нээлттэй байлгах биш. Улам энэ бол намайг дэмжихгүй хүн, юу ч хэлжээс намайг үгүйсгдэг хүн. Одоо нэг талдаа миний дайсан гэдэг одоо байдлаар ээж аав маань бий болгочод байгаа. Тэгэхээр ээж аавууд маань аль болох таанд таалагдахгүй байсан ч гэсэндээ хүүхдийнхээ үнэт зүйл рүү аль болох дайрч орохгүй байгаарай. За хүүхдийнхээ үнэт зүйлийг сайн судалж хардаг байгаарай. Миний хүүхд яагаад өрөөндөө сүлэгд хөгжиж байдаг болчихоо. Миний хүүхд ямар хүүхдүүдтэй найзлаад байна. Өглөө гардаг цаг нь, орой ирдэг цаг нь яагаад өөрчлөгдөд байна. Цан төлөв нь яагаад ингэ сүүлийн үед юм уур уцаартай болоод байна. Яагаад юу ч ярихаа болчихов. Эсвэл яагаад хит юм баяр хөөртэй юм сэтгэл хөдлөлттэй болчихов гэдэг энэ цан төлөвүүдийг юунаас болоод ингэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Энэ маань бид нарын одоо гол тавих одоо анхаарал байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань өөрснийгөө хүүхдээс том хүн рүү шилжиж байгаа процесс учраас том хүн босон мэтэр хүлээж авч байгаа учраас юм болгоныг найл шилгээл ээж аавуудаа ярих гад байхаасаа илүү бие шийдвэрлэх гэж их оролддог учраас энэ явцдаа алдаа гаргах магадлалууд байдаг. Энэ алдаагаа одоо ээж аавыгаа гомдоочих вэ, санаагийн зовоочих вэ гэдэг байдлаараа муу хандлагууд ч гэсэндээ их байдаг учраас ээж аавууд маань ажиглах одоо байдлаар анзаарч байх хэрэгтэй. Тэгээд хүүхдээ дандаа дэмжиж сонсож байгаа. Найз нөхдийг нь ч гэсэндээ гэртээ урьдаг өдөртэй, найз нөхдөдтэй нь холбоо хамааралтай, найз нөхдүүдийг нь дэмждэг, сайн байгаа. Одоо 10 найзтай байлаа гэхэд сайн найзуудыг нь тэр чинь аваадаа яасан хөөрхийн тэр чинь тийм хөөрхөн зан төлөвтэй штэ гэдэг ингээд нэг дэмждэг те. Чиний наад дуу чи яасан аятайхаа юм бэ нэг гоё дуугийн чангалчих та гэд нэг удаа ч гэсэндээ хүүгийнхаа сонсдог дуугийн нэг дэмжээд ч юм уу те. Иймэрхүү байдлаар хүүхдээ өөрлөгөө нэг ойртуулах халахмуудад дэмжиж бол дээр дөнцгөөс доошоо нэг цахим тушаасан өнцгөр байсараад өөрөөсөө улам холдуулаад байгаа байдлууд ажиглагддаг. Үүгээрээ дамжуулаад юу хэлэх гээд байна вэ гэхлээр хүүхдүүд маань ээж аваасаа хэтэрхий холтсноороо найз нөхдүүдээ хадуун сэтгэл хөдлөлөөр альва асуудал шийдэх магадлал их байдаг. Сэтгэл хөдлөлөөр альва асуудалд хандна гэдэг маань юу вэ гэхлээр болон болохгүйгээ мэдхгүйгээр сөрөг зан үйлийг төлхөө хийгээд тэ гэмт хэрэгт өөрөө хүсээгүй байдлаар найз нөхдүүдийн хүрээлэлд орно гэдэг маань тухайн дийлэнх хүүхдүүдийн хийж байгаа үйлдэлийг би ч гэсэн хийснээр энэ нөхдүүдийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөн гэж ойлгодог тийм. Тэгжээж гэмт хэрэгт хүсээгүй байж байгаад орох магадлалууд ч гэсэндээ их байдаг учраас ээж аавууд маань хүүхдтэйгээ нээлттэй байснаар энэ зүйлээс болгоомжлуулна. Тэрнээс нь нөхөр минь чи тэгэв, нөхөр минь чи тэгэв гэж хэлснээр хүүхдэд болгоомжлуулах зүйл одоо биш байгаад байгаа. Манай ганаа бол одоо яг өсвөр үеийн 3 хүүхэдтэй яг гурлаа өсвөр үе зү. За баг тийм дээ тий. Яг уу өөрчлөлт нарыг их асуудаг тий. Баг хамгийн түрүүнд чинь жирэмсний сургалт явуулж хахад ингээд та өрөө төрж үтсэн юм та хүүхэдтэй юм шиг юм тий. Нөгөө хэл нөө бидрийг дандаа ингэж нөгөө туршдаг штэ. Заримдаа манай эмчнэрийг хүртэл нөгөө утсан дээр цаг авахтаа арай олон хүүхэдтэй эмчийг бүр асуудаг. Энэ айгүй тийм чухал асуулт юм байна тий. 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй байх тусмаа манай болроо эмч чи ихэр хүүхдтэйг бод шууд болроо эмчтэр авъя гэдэг ч юм уу тий. Тэр мэдээж 3 хүүхдийн хүмүүс өсгсөн энэ туршлага мэдээж бүх хүмүүс одоо хүрнэ гэсэн утгатай биш. Гэхдээ харьцангуй байдлаар бидэрт найдаж байна. А яг хөдөлгөөн засалж одоо энэ одоо Монголоор бол биеийн тамир спорт одоо энэ гимнастик тий энэ фитнесийг хөхүүлэн дэмждэг энэ салбарт ажилладаг хүнийхээ хувьд
Та бол сая одоо боловсролынхын үүднээс нь ярьж байгаа эцэгчүүд ингэж харьцаа. Миний хувьд бол хэрэг боломжтой бол багаас нь за мэдээж фитнес гэж бол ярихгүй ш. Яг тухайн насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн буюу тэр нэг юм режим гэж ярьдаг те тэр нэг горимлуу ингээ оруулах юм бол арай өөр. Миний одоо ажиглаж мэдснээр бол балетад явуулж ах шиг байна. За усан спорт бол хамгийн гоё те. Усан спортод явуулж байна. Тэгэхээр хөдөлгөөн заслын тэр одоо өрөөнд орохдоо хүмүүс яг эмзэг орж ийн одоо юу вэ гэхээр манай хүүхд ямар нэгэн байдлаар одоо буруу одоо юу тийм булчингийн хөгжил буруу байгаа учраас гэж явах нэг өөр эсэргээрээ ер нь насанд хүрэхчид 7 хоногт 2-3 удаа эрчимтэй хөдөлгөөн хийх ёстой. Бид нар бүгдээр яг тэр утгаар нь аваад хийхээр бага наснаас нь яг яваандаа хүн хөдөлдөг гэдэг habit-ийг тэр одоо зуршлыг суулгаж өгж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бидний 90-55 хүмүүс хүртэл бид нар мэддэг шүү дээ. Спортод одоо дурлсан хүмүүс, эсвэл фитнес явж байгаа хүмүүс бүр тэрэндээ дурладаг тий. Тэгэхээр энэ habit-ийг суулгаж өгснөөрөө одоо яг навчин эмчийн асуусан энэ гаргаж ирсэн энэ сэтгэл өвдөгж байгаа энэ асуудал бас нэг өнцгөөс нь хариулж чадах байхаа. Тусдын болох байх тий. Тэр хүүхэд маань багасаа одоо хөл бөмбөгийн секцэндээ явж гин. За юу дуртай юм тэр волейболын секцэндээ. Тэр чин тодорхой хэмжээгээр сахилга бат цаг нар тэгээд тууштай байдал endurance гэж ярьдаг нөгөө төвчээртэй те энэ бүх байдлуудыг бас хүүхдэд суулгаж өгснөөрөө тэр нөгөө өсвөр насанд ороод эмх замбрааг одоо ийм нөгөө режим одоо цагийн хувирлал орохоос бас хамгаалдаг байх гэж бодож байна. Чухал зүйлийг хүндсэн. Бага наснаас нь эхлээд хүүхдийн нөгөө нэг урлаг спортоор дамжуулж хөгжүүлэхээс гадна хүмүүжил олгогдоод байгаа байхгүй хүүхд эмх цэцэглэг баттай болж өгч байгаа тий. Дэг журамд баримталдаг болон болохгүйг ялгаж ойлгож чаддаг байх. Завгүй болгож байгаа. Чухал зүйл. Солонгост мастера магистра хийсэн тий. Солонгос миний одоо уншиж судал сонсч ирснээр бараг хэтрүүлдэг баха хэтэрхийх одоо хүүхд болгон таквондогийн дууланд явдаг тий. Солонгос айл. За охтуудыг бол заавал төгөлдөр хуурын бүр хүчээр ингэж явж. Тэгэхээр энэ хоёр талыг бид нар яриад ах шиг байна тий. Нэг хэсэг гэр бүл бол ингэж жоохон зөнгөөрнө. Хүүхд өөрөө л одоо дуртай юм а тий. Яг тэр зүгийн хүмүүс болохоор одоо миний л ажиглалтаа шүү дээ. Илүү ингэ бүр тулгаад ах шиг байна. За өглөө 9-өөс 11 хооронд төгөлдөр хуур тий. 11-ээс 1-ийн хооронд одоо англи хэлчих юм уу. Тэгэхээр тэр улсаас авах юм байна уу эсвэл суралцах юм байна. Миний ажигласнаар бол тэрийг бол яг заавал чи яв гэдэггүй. Ийм сонголтууд байна. Ийм дугуулангуудын сонголтууд байна. Чи яг алинд нь явах вэ гэдэг ингээ хүүхдээс 5 дугуулангын сонголт асуухаар хүүхд алинд нь ч явахгүй гэж хүүхд юу хэлдэг юм бэ? Ингээ харж агаад за би энэнд нь явъя даа гэх юм уу те. Ядаж нэг хүүхд нэг дугуулан ингээ сонгоод явдаг. Жишээ нь. Тэгэхээр би бол хүүхдүүдийг төгөлдөр хуурч юм уу, таеквондо ч юм уу ийм сонголтууд заавал нэг тийм бүр ингээд суур хүмүүжилтэнд шингэсэн зүйлсүүд учраас бүтээн зөвшөөрөгдсөн ийм бүр ингээд уламжлал болоо явцсан зүйлсүүд учраас бүр энийг гарцаагүй ингээд сурж ээж би ийм болох хэрэгтэй гэдэг үлгэр жишээ болсон хөгжим дардаг хүн үлгэр жишээ болсон тэр биеэ хамгаалах урлагийг ийм суралцсан хүмүүс гэр бүл дотор нь байдаг учраас тэрнтэйгээ илүү түлхүүгээр тухайн зүйлээ ийм сонгодгийн болоо да гэж би бодсон. Тэрнээс бол заавал чи энд ингээс явах ёстой гэж ээж аваад нь харьцангуй нэг үе бодвол хүүхдүүд тушаах нь бол баг болсон. Сонголтуудаар дандаа явуулдаг. За ээж аав нараа одоо бид нар ингээд 4 дахь дугаараа явуулж байна. Тэгээд та нар урд нь ч бидний ярьснаас гадна урд нь ч та нарын мэдэж судалж ийсэн, сонсч ийсэн юмнууд юу вэ гэхээр яг бүх хүүхдэд таарах одоо өсгөх юм уу, хөгжүүлэх юм уу, хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд болгонд өөр одоо 2 дээр нэмэх нь 2 хаанч 4 гардаг шиг яг тийм 100% үр дүнтэй 100% аюулгүй тийм арга гэж хүүхэд өсгөхөд хөгжүүлэхэд хүмүүжүүлэхэд ангаахын байхгүй гэдэг. За гэхдээ Америкийн хүүхдийн ангаахын нийгэмлэг гэж байдгийг тэр хүүхдийг сахилга баттай хүмүүжүүлэлтэй болгоход одоо шалгарсан нэг арга байна гэж байгаа. Тэр нөгөө тайм аут гэдэг те одоо завсарлага авах бодуулах өөрснөөр нь бодуулах арга бол одоо ямар ч насанд ямар ч хүүхдэд ямар ч нөхцөл байдал тохирно гэж үзэж байгаа. Одоо миний л мэдж байгаагаар нэг л аргыг л Америкийн хүүхдийн ангаахын нийгэмлэг зөвлөдөг. 2 настайгаас эхэлж хэрэглэнэ. 2 настай бол 2 минутын тайм аут, 3 настай бол 3 минутын тайм аут, 9 настай бол 9 минутын тайм аут. Тэгэхээр энэ аргыг Төмөр Заяа багшаар бүгдээр энийг заалгадах юм. Тий маш гоё арга байдаг. За жишээлх юм бол одоо түрүүний хэлсэнчлэн өвөө чихэр иднэ гэж хүүхд ууралдаг шүү дээ тий. Чихэр иднэ гэж ингээд уйлж байх юм бол хүүхдийг нөгөө уйлж байгаа үед нь зөвшөөрөхгүй. За чи надаас ингээд гоё гуйгаарай. Ээжтэй ээлдэг хэлээрээ ээлдэг хэлэх хүртэл чинь ээж нь хүлээж байя гэд яваад өгч.
Тэгээд нөгөө хүүхэд минь бодно шүү дээ. Ингээл уйлаад ганцаар ингээл уйлаад би ч гэрдмээр байна гэл ингээл уйлаад орлоод ингээл тэр өрөөнд байгаа л байна. Тэгээд 2 настай хэтрүүлсэн хугацаанд ингээ уйлуулж хүүхдийг үлдээж болохгүй нэ шүү дээ. Тэгээ 2 минут орчим хүүхэд маань тэр хооронд ер нь хүүхэд за би ер нь ээжээс ээлдэг гуйжиж үр дүнд хүрэх юм байна гэж ер нь босоод ирдэг. За босхгүй болвол за ээж нь илүү ойрхон энд ингээ хүлээж аяа. Чи надаас гоё гуйгаарэ. Ингээд тайвширсан хойно чинь ээж нь биелүүлж бас болох юм а гэд чихрийг одоо огт хүүхд нөгөө нэг 50 аргаар гуйж байгаа үед нь чихэр хэдийгээр өгмөөргүй байсан ч гэсэндээ 50 байдлаар асуудлаа шийдчихэж байгаа үед нь бол өхөөс гарцаагүй. Тэгэхээр би нөгөө нэг ууртаа үедээ муухай аргаар ингэж асуудлыг шийдэх биш, элдэг аргаар ингэж гоншгонжээж асуудлыг шийдэх биш, тэ ээжээс эвтэйхэн гуйгаад ингээд авсан илүү дээр юм байна гэдэг юм арга зөрөө суралцдаг. 2 хүүхэд ингээд муудалцлаа, тоглоомоо булаацалтаа муудлаа гэхээр за та хоёр яагаад энэ тоглоомыг булаацсан бэ? Хэнийх нь авсан бэ гэхээр бүү энэ гэсэн чинь ингээд би юугаа дайдаг те. За тэгвэл энэ асуудлаа шийдчихгээ та хоёр. Тэгвэл тэр шийдэх хүртэл чинь тоглоомыг нь би аваад явлаа. Тэгээд тэр хоёр завсарлага өгч өөрснөөр нь бодуулж. Тий 5 настай энэ 2 хүүхдээ байлаа гэж хоорондоо чи тэгээсдэ чи ингээсдэ гэл ингээл магадгүй ингээд 5 минут ингээд муудалцсан шүү дээ. 5 минутын дараа би эргэж ирээд за та хоёр асуудлаа шийдсэн үү? За шийдээгүй бол за тэгвэл би ахаад яваад ирээ тэр хооронд. Тэгэхээр ахаа саяных шиг ингээл тоглоом хинэнч тоглоомгүй хэрэлдгийг бүгд бүсгүй учраас асуудлаа за хоёлаа сайтчи. Тэгээд эхлээд нь чи тоглол дараад нь би тоглоё гэд энэ асуудлыг шийддэг. Тэгэхээр энэ хүүхдүүдэд бол завсарлага авахын боломж. Насанд нь арай жоохон минутын нэгсэхэд байна уу? 2 настаас эхэлж хэрэгжилж болно. 2 наснд 2 минут. Яг өөрийн ингээд ганцаар ингээд суулгаал одоо орилоод бахираад яадгийн юм хум асгаад ингээд за чи яагаад ингэвтэй одоо чи яг тэр буланд суугаад тоглоом өгөхгүй, ном өгөхгүй. Манайхуу яг өөрөө ингэ бодоод 2 минут тэгээд за гараад иргээ. Тэгээд тавьчихлаарэ. Яг нэг тийм аргыг үр дүнтэй гэдэг. Тэгээд энэ аргыг манай ээж аав нар сайн сурсан баха. Тэгээд хэрэгжүүлээд үзээрэй. За бидний урилгыг хүлээж аваад ганаа бит хоёртой маш сонирхолтой ярилцлага өрнүүлж ээж аав нарт маань их чухал зөвлөгөө өгсөн. Танд маш их баярлалаа. Ирээдүйн цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Тэгээ манай үзэг сонсогч нар алгасалгүй 2-7 хоногт нэг удаа дугаараа үзээд яваарай. Эхний 3 дугаарыг олон үзэгч үзсэн, олон мянган үзэгч үзсэн. Тэрэнд одоо бид нар маш их урам авж байгаа. Тэгээд цаашдаа ямар зочинтой, ямар сэдвээр ярилцах гэдгээ манай Facebook пэйжэнд комментуудаа бичээрэй. Ээж нараа дараагийн дугаар хүртэл баяртай.